Сайн бацгаана уу? Налагчуудтай хайр түгэе. Мэндчилгээ хүргэлт энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд тохиож байгаа хайртай ээж Бацүхтэй хэмээн хаяглаж охин мөнгөн тулах хүргэн Батаа нарын гэр бүлээс илгээсэн маш гоё гинтийн бэлгээр төрсөн өдрийн эзнийг баярлуулах гэж байна. Багш бүсгүйн багш ээжийг хамтдаа баярлуулж багшийн яруу алдрыг хамтдаа магтанд олцгаая. Манай орж болох уу? Сайхан баярлцгааж байна уу? Мэндчилгээ үргэлж илж байна. Бид ээлжид энэ гоё цэцгийн баглааг уламжлахаар яг одоо Бацүх багштайгаа уулзаад байна. Багшаа энэ өдрийн мэнд хүргэе, өчийн мэнд хүргэе. Баярлалаа. Энэ сайхан өдрийн мэндийг танаар ч гэсэн бас хүргэе. Надад миний төрсөн өдрийг хамт хуваалцаж байгаад. Тэгэлгүй яг хөө тэгэхээр эрхэм дотны найзууд нь ирчихсэн. Ингээд баярын гоё ширээгээ засцсан багшийн төрсөн өдөр хачин гоё болж байгаа шиг байна. Өө ялж байхгүй сайхан болж найзуудтайгаа. Тэгэхээр охин нь эхлээд мэндчилгээгээ танилцуулахаас өмнө одоо та бид хоёрыг үзэж сууж байгаа олон налайхчуд байгаа. Бас багшийн маань мянган шавнар хараад хүүе миний багш гэд хөөр баяр дүүрэн үзэх болов. Эхлээд багшийнхаас өөрийгөө товч танилцуулаасаа гэж охин нь хүсэж байна. Багш боловсролын салбарт одоо ч ажилласаар байгаа. Ер нь нийт хэдэн жил ажиллаж байгаа. Байгууллагад одоо 1978 оноос эхлээд ажилласан. Одоо бараг 46 дахь жилдээ багшилж байна. Энэ дээрээд тэгээд одоо 5-8 дугаар анги 4-10 дугаар анги төгсгсөн байна. Тэгээд сайхан энэ өдрийн мэндийг та нартайгаа хамт тэмдэглэж байгаадаа сайхан байна. Намайг одоо өсгөж өдөө зэрэгтэй хүргэсэн тэнгэрт байгаа ээж аавда залбирэн мөргий араасаа цууран төрсөн олон сайхан дүүнэртэй баяр хүргэе. Хамт ажиллаж исэн олон сайхан намайг хурцлж өдөө зэрэгтэй ирч хүчтэй явуулж байгаа хамтран зүтгэгч найзуудаа баяр хүргэе гэж бодож байна. Тэгэхээр багшаа яг энэ мэндчилгээг эхлүүлэхэд бид налайх нутгийн гадаад хэлийг Бацүх багшгүйгээр төсөөлхийн аргагүй гэж охин нь эхлүүлмээр байна. Учир нь энэ нарны гэрэлтэй налайх нутгийн мянган өрсийн зүрх сэтгэлийн галыг бадрааж орос хэлийг ээдэд тунчиг сайхан заасныг олон сайхан шавнар нь ярьдаг учиртай. Харин сая найз нөхөд дүүнэр гээд их олон хүмүүс дурдсан. Охин нь угтаа бол гинтийн бэлэг барих гээд ирсэн. Тэр олон хүмүүс дундаас танд ер нь хэн гинтийн бэлэг явуулсан юм бол? За ястаа таашгүй л байна. Бодвол одоо охин байдгийн болов гэж бодоол байж. Ангийн сурагчтаас байдгийн болов яг мэдэхгүй байна. За тэгвэл охин нь ингэнэ. Тэр олон эргэлзээг тайлахын тулд эхлээд танд гоё мэндчилгээний үгсийг уншиж өгнө. Маш сайн сонсвол бэлэгний учир их тодорхой болох юм шүү багшаа. Надад их урт захидал ирсэн. Энэ захидал эрэхтэй багш бүсгүйн багш ээжэд гэж хаяглагдсан. Зулай дээр минь залбирсан бурхан ч юм уу да ээж минь, заяа буй нийгмийн тэгшилсэн хорвоо юм уу да ээж минь гэдэг дуугаар энэ мэндчилгээгээ эхлүүлжээ миний багшаа. Энэ орчлонгийн хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн хүчрхэг, хамгийн ухаалаг эмэгтэйд би захидал бичиж суунаа. Үнэн дээр ээжтэй хамгийн сүлд хизээ ингэж захиа бичснээ сайн санахгүй л байна. Үгээр хэлхийн аргагүй тэр хүний сайхныг гоёыг мэдэрч энэ орчлонд ээжийнхээ ажил мэргэжил заяа буй нийгэм тэгшлэж омглон залуу насыг нь оосрлож охин өрн болж мэндэлсэн би азтай хүн юм аа. Ээжээ энгэртэй нааж элгэндэн тэрж өсгсөн тэр их ачийг тань өнөөдөр яагаад ч юм охин нь чихтэйхэн их дурсан санаж байна. Элсэн говийн ширхгийн тоогоор ээжтэй охин нь дэндүү их хайртай шүү. Эвэлсэн сүхтэн залгилж энэ орчлонд хүн болсон болохоор ижим нь та надад бурхнаас ч илүү үнэтэй юм шүү. Халуун хөвлөд тань бүрэлдсэн учраас хайрлахгүй байхын аргагүй шүү ээжээ. Хамаг сайхан бүхнийг тань хүртэж хүн болсон учраас хүндлэхгүй байхын аргагүй шүү ээжээ. Охин нь сүсэгтэн биш гэлээч шүтдэг надад нэг ганцхан шүтэн байдаг юм аа миний ээжээ. Одод тэнгэрийг би шүтдэггүй, огторгүй гаргийг ч охин нь шүтдэггүй. Олны хил ам хараал юруулыг огтоос ч сонирхдаггүй. Орчлонд харна ганцхан охин нь ээжийг шүтэж явдаг юм шүү. Тандаа Мэлми гэж нарт хорвоод мэндэлсэн миний ижи болж мэндэлсэн өдрийн халуун мэндийг дэвшүүлье хэмээн охин мөнгөн тулг хүргэн Батаа нарын гэр бүлээс маш гоё мэндчилгээ явуулсан байна. Төрсөн өдрийн мэнд хүргэе.
нэг нь төржсэн. Би тэр үед бол өстой бас хэцүү өвдөж явах үедээ бол өстой нэрээ яандаа л гэж бодож ирсэн. Тэгээ гарсан хойно охиноо гаргууд өстой энэ хорвоод би ээж бодлоо болохдоо би бас ээжийг төрүүлдэ гэж баярлж ирсэн байгаа. Тийм. Тэгээд одоо миний охиндоо баяр хүргэе. Тэгээ хүргэндээ ер нь хүүхдүүдээ бүгдээрэнд нь баяр хүргэе. Ер нь ээж болох гэдэг чинь одоо энэ хорвогийн жаргал байдгийг. Тэгээд хайртай охиндоо ажилд нь амжилт амьдралд нь над жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Миний охин чинь ээжийн ганц нар байгаамаа. За тэгээд багш эмэгтэй хүн хорвоод хүслийн гүзэх гэж хүү, орчлон гүзэх гэж охин урд төрүүлдэг юм гэсэн. Хүү охин хоёроо хорвоо гойж яваа ээжтэй охин нь туйлын их талархлыг дэвшүүлсэн шүү. Аав та хоёртоо баярлалаа. Айлын том охин болж мэндэлсэн алтан дэлхийн утга учирыг мэдэрсэн гэж баярын сайхан мэд дэвшүүлсэн юм шүү багш. Үүдээ охиндоо нэг хүүгээ олох дээр алт гэж боддгийн, охиныхоо олох дээр би мөнгө гэж боддгийн. Тэгээд нэгэнд нь алтаас их нөгөөдөгт мөнгөн толгох гэд нэрвс алтан мөнгө хоёртой хүндээ би. Тэгээд хүүхдүүдээ бүгдээрэнд нь сайн сайхныг хүсье. Миний баярыг хамт хуваалцаж байгаа найзуудаа эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл хэр талын хинцхэн сарнаа шиг бачлалтай таныхаа балааны толион дээр ургасан байж та